Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас Баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Гэрбүлийн радио 104.5, 84.5 долгион дээр сувг дээр бидэндээ хамтдаа байгаа сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн бяцхан хүүхд багчуудаа олон улсын хүүхдийг хамгаалах өдрийн эрхийн мэндийг хүргье. За ингээ гэрбүлийн радиогийн 2 дугаар эфирт судалгаа 71 нэвтрүүлгийн 7 хоногийн шинэ дугаарыг сонсогч үзэгч танд бэлтгэн хүргэхээр гэрэл судлаач сэтгүүлч амар санаа гэрэл судлаач их цалманаар бэлэн болсон байна. Амраата өдрийн мэндийг хүргэе, баярын мэндийг хүргэе. За өдрийн мэндийг хүргэе, баярын мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр бүх хүүхдүүдийн нүдэнд гуниг биш, харин баяр хөөр, инээмсэглэл тодорсон сайхан өдөр байх болтугай. Тэгээд өнөөдөр судалгаа 71 нэвтрүүлэг нэгэн чухал сэдвийг хөндлөнө. Сэдвээ танилцуулъя тийм. За тэгэлгүй яг чиний яриулыг би тгээсэ гэдэг ингээ хураалах гэдэг байгаа байхгүй. За сэдвийн хувьд гэвэл өнөөдөр бол хүүхдэд ээлтэй хот гэдэг ийм судалгааны материал дээр өнөөдөр хоёр гэр бүл судлаач нь бас яг задлан шинжилгээ хийгээд өнөөдрийн бас яг судлаачд мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж зөвлөгөөг хүргэхээр бэлэн болсон байгаа. Тэгэхээр хүүхдэд ээлтэй хот байдаг тал дээр жишээлбэл олон улстай харьцуулахад нийслэлийн маань хувьд бол учир дутагдaltaй зүйлсүүд бол зөндөө байгаа. Хүүхдэд ээлтэй хот битгий хийх, хүүхдэд ээлтэй тэр амьдрах орчин байж чадчихна уу үгүй юу гэдгийг өнгөрсөн өдрүүдийн жишээ кейсүүд бидэрт ингээд харуулсаар ойлгуулсаар байгаа. Тэгээд хэдийгээр баярын өдөр хэдий ч бид нар бас энэ эрхийн хүрээнд зөвхөн юу гэдэг чихэр шоколад амттан өгөөд баярлуулаад өнгөрөхөөсөө илүүтэйгээр яг тэр үндсэн бас яг асуудал юу вэ те? Тэр зүйлийг бас яг олж харж илрүүлмээр ярилцмаар байгаа юм л та. Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр мэндэлж төрж энэ дэлхий дээр ирсэн хүүхдүүд маань аз жаргалтай амьдрах гэж тэр хайрыг мэдрэх гэж энэ дэлхий дээр төрж байгаа. Гэхдээ гавчиг те энэ нэг орчноос шалтгаалаад хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болоод тэдгээр хүүхдүүдийн маань сайн сайхан амьдрах тэр ирээдүйгүй хүртэл болоод энэ дэлхийгээс харамсалтайгаар эцэг эхээсээ хагцж байгаа тохиолдлууд бол зөндөө байгаа даа тий. Тэгээ яг ингээд судалгааны материал харсан хараагүй ойлгомжтой шүү дээ. Ямар ч хүүхдэд ээлтэй зүйл байхгүй шүү дээ гэд хэлээд ингээд болох ч гэсэн хэрвээ бид нар ингэж хандах юм бол ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Харин яг нарийн томруулдаг шилээр эсвэл дурангаар тодруулан харснараа хаана асуудал байна. Хаана болохгүй зүйл илрээд байна. Тэр нэг бүрчлэн засаж залруулснараа урагшлах юм болов уу гэж бас бодож байгаа. Тэгэлгүй яах вэ? Тэгээд ер нь бол хүүхдэд ээлтэй хот байна гэдэг өөрөө дан ганц орчны асуудал биш ээ. Энэ бол бодлогын асуудал, төлөвлөлтийн асуудал, боловсрол мэдлэгийн асуудал гэл олон зүйлийг ярьж болохоор байгаа. Нэг ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай. За хүүхдийн талаар төрөөс баримталдаг бодлого олон талын зүйлүүдтэй. Гэхдээ яг энэ хэрэгжилт цаасан дээр буусан байдал нь яг бодит амьдрал дээр хэрхэн яаж хэрэгждүүгээ гэдэг нөхцөл байдлуудыг л илүү их хөөх хэрэгтэй болов уу гэж боддог юм л та тий. Тийм шүү тий. За хоёлаа нэг юм хоёрын тон дээр таарчаар яах вэ? За энэ судалгааны материалаар болвол тий та бидний амьдарч байгаа Улаанбаатар хот маань үр хүүхдэд маань үнэхээр ээлтэй аюулгүй хот байж чадаж байна уу? За бид тэдийг зүгээр нэг хооллоод хувцлаад тий баярлуулах тэр өдөр тутмын зүйлсээс илүүгээр сургуульд явуулаад үүргээ биелүүлчихлээ гэж тэрийг хүүхдэд сайхан ээлтэй зүйлийг хийж бодож байна уу гэдгийг бас ингээд илүүтэйгээр тодруулж харахад бас яг энэ судалгааны агуулга чиглэгдэж байгаа. 2022 онд хийгдсэн хүүхдэд ээлтэй хотын индекс тогтоох судалгаанд маш ноцтой. Тэгээ бидний нүдийг нэг хэд хэдэн зүйлсүүдийг бол дийлгсэн байгаа. Тэгэхээр энэ судалгааны үр дүнгуудээс өнөөдөр бас ярилцахад ингээ бэлэн болж байна. За нэгдүгээрт нь орчин уу сургууль уу гэдэг асуултыг асуумаар. Тэгээ тэр хүүхдэд бол нин ээлтэй зүйл нь орчин байх ёстой юм уу, сургууль нь байх ёстой юм уу? За судалгаанаас харахад хүүхдийн өсөж байгаа орчин муу байх нь түүний ирээдүйд хөдөлмөрийн чадвараа алдах магадлалыг 28%-аар ихсэгдэг.
За стандартын бус орчинд одоо тий хотод одоо өсөж байгаа хүүхдүүд астм буюу амьсгалын замын өвчнөр өвчлөх, цаашлаад сурах чадвар, зан төлөв нь нийтрэх энэ аюулуудыг бол дагуулж байгаа. За олон улсын жишээлбэл Австралийн айл өрхүүд хүүхэд болгондоо тусдаа өрөө гаргаж өгөхийг амьдралын дүрм одоо болгодог бол манайд амьдрах орчин энэ стандарт маш хангалтгүй байна. За тэр битгээл одоо Австралийн хувьд бол яг амьдрах өрөөн дээр ярьж штэ зөвхөн тий. Тэр хүүхэд яг ийм метр квадратад амьдрах хэвээр. Энэ талаар асуулт нь ярьж лээсэн. Гэтэл Монголын хувьд бол тийм нөхцөл байхгүй. За одоо амьдрах орчинч дүүрч гэрлүүгээ явах зам нь хэр аюулгүй байна вэ? Тэ? Одоо энэ астмын талаар ярьсан байна. Гэтэл өвлийн уйлралд эд хүүтэнд хичээлдээ явдаг хүүхдүүдийн маань хувьд чээж хэр эрүүл байдаг вэ гэдгээс ахуулаад энэ одоо тэ үнэхээр бидний амьдрах орчин ээлтэй байна. Өнөөдрийн одоо энэ судалгааны үр дүн ярилж явах хямармаар юм шүү. Энэ тийм мэдрэмжүүд төрөд байгаа чинь. За, хоёрт нь за Улаанбаатарын утаа болон хүүхдийн уушгийг одоо тодруулмаар байгаа. За хамгийн зүрх цусан тоо байранд бол Улаанбаатар хотын өвлийн улирлын агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжаас даруй 50% одоо дахин давдаг байна. Тогтоосноос. За үүнээс болоод манай хотод одоо тэ ургийн хэмдэгдэл өвөл зууны хооронд 3.5 дахин одоо зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл 100 төрсөн илүү одоо ингээд тэ эрсдэл багтаа өвөл ялцчгүй одоо ингээд жирэмслээ төрж байгаа нь ингээд илүү эрсдэлтэй байхаар. Тэгэхээр өнөөдөр уушгины өрөвслийн аюул буюу одоо хатгалгаан 5 урт классны хүүхдүүдийн эндэгдлийн 2 дахь том шалтгаан болж байна гэсэн судалгааны үр дүн гарч байна. За тодорхой хэлбэл утаатай төв одоо дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутгийн хүүхдүүдийнхээс 40% бага байна гэсэн дүн гарсан байна. За энэ бол зүгээр нэг тоо биш ээ. Бидний хүүхдүүдийн эрүүл мэндээр одоо тий төлж байгаа төлөөс гэж харж болох юм уу тий. Гэтэл тэр хүүхдүүд энэ зүйлийг төлөх шаардлагатай юм уу гэдгийг бас асуумаар байгаа байхгүй. За гуравт нь болохоор эрүүл мэндийн нэг эмчид оногдох ачаалал бол маш их байдаг. Энэ ачааллаас болоод хүүхдүүдэд чанартай үзлэг хийх тэ нөгөө эмчилгээ бичих энэ одоо нөгөө чадварын асуудлаас ямар идэв вэ? За манай улсын хүн амын 3.1 буюу 33.2%-ийг хүүхдүүд эзэлдэг. Гэтэл тэдний эмчлэх хүүхдийн эмч ямар хүртээмжтэй байна вэ? За судалгаагаар нэг хүүхдийн одоо эмчид ноогдож байгаа 1537 хүүхэд оногдож байна гэсэн дүн гарсан байна. За энэ бол яг нөгөө уйлралтай. За олон улсын стандартаас хэтэрсэн ачаалал бөгөөд эмнэлгүүдийн урт тараалал хүртээмжгүй байдал одоо гол шалтгаан болж байна гэсэн судалгааны дүнг ингээд нэгтгэсэн юм зүйл харагдаж байна. Микэ зүг байрлуулаарай гинэ. За хүүхдийн хүмүүжлийн асуудал өөрөө орчин цагийн бүхэл эцэг эхчүүдийн бас нэг толгойн өвчин болцсон. Тэгээд хүүхдэд ээлтэй орчин байлгахыг гэвэл бид нэр өөрсдөө эргээд нөгөө хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлдэг гэдэг энэ нөхцөл байдлыг илүү их тунгаах нь өөрөө зөвөө. Тэгээд ер нь бол хүүхдэл дэрэгчин байгаа бол та үгэндээ үйлдэлтэй олон талт зүйлүүдтэй одоо зан чанарын хувьд, сэтгэл зүйн хувьд, харилцан хандлагын хувьд яг өөрөө тэр хүүхдийн дэргэд буруу зүйл хийхгүй байх нөхцөл байдал орчныг бас үүсгэнэ гэдэг өөрөө чухлаа. Эдгээр зүйлүүдийг хүүхд харж танаас суралцдаг, таныг дуурайдаг. Тэгэхээр болж өгвөл яг таны ойр орчин чинь хүүхд байгаа бол тэр хүүхдэд та одоо дан ганц өөрийнхөө хүүхдийг хэлэхгүй бусад бүх хүүхдүүдийг хэлж штэ тий. Тэгэхээр нөгөө хүүхдийн хүмүүжлийн талаарх энэ судалгаанд дурдсан нөхцөл байдлуудаас ингээд ярих юм бол хүүхдийн хүмүүжил хөгжлийн талаар судалгаанд оролцогчдын 30.2% нь хүүхдээ эрүүл сарвал сайн хүн болгох, 28% нь боловсрал мэргэжилт нь анхаарах, 19.3% нь за амьдрах ухаанд сургах нь хамгийн чухлаа гэж үзсэн байгаа байхгүй. Тэгээд судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 28.6%, эмэгтэйчүүдийн 31.4% нь хүүхдээ эрүүл сарвал сайн хүн болгох нь хамгийн чухал гэж үзсэн бол энэ нөхцөл байдал нэг ялангуяа одоо оролцогчдын хүүхдийн сэтгцийн доктортой байдал өөртөө итгэх итгэл, өөрийгөө ойлгох, хүлээн зөвшөөрөх чадварыг хөгжүүлэх, за бие махбодын эрүүл өсөлт, нийгмийн харилцааны эерэг оролцоог дэмжихийг онцолсон байгаа байхгүй. Тэгээ эцэг эхчүүдийн санаа зовоож байгаа нэг асуудал бол хүүхдийнхээ боловсрол мэргэжилд анхаарах асуудал. Тиймдээ ч одоо эрэгтэйчүүдийн 26.6%, эмэгтэйчүүдийн 29.1% нь яг энэнд бол өндөр ач холбогдол өгдөгөө гэсэн зүйлүүдийг судалгаанд оролцогчид бол хэлсэн байна. За хүүхдийн боловсрол, мэрэгжлийн асуудал, ирээдүйн амьдралын баталгаа, хувь хүний хөгжил, нийгмийн байр суурьтай холбоотой байдаг учраас эцэг эхчүүд хүүхдэд бэлтгэгдсэн мэдлэгтэй, ур чадвартай, за зөвхөн болгох үндсийг тавихын тулд өөрсдийн боломж бололцоогоор дэмжихийг хичээдэг талаар судалгаанд оролцсон одоо
эцэг эхчүүд нь чи хэлсэн байна л да. Тэгээд боловсролын асуудал гэдэг бол өөрөө өнөө цагийн бус газруудаас хамаарад ялгаатай байгаад байна. Одоо төвийн сургуулиуд нэг өөр, захын сургуулиуд нэг өөр. За тэгэл яг хүүхдэд анхаардаг эцэг эхчүүдийн хувьд тухайн хүүхдийн боловсрол мэдлэг, хүмүүжил төлөвшөл, бусдад харилцах зан чанар гэд эдгээр зүйлүүд нь шал өөр. Хүүхдээ бүр ингээд хайцсан орхицсан эцэг эхчүүдийн хувьд бол тэр хүүхдтэйгээ баг хэрүүл хийх шахам, баг хүүхдтэйгээ дайн хийх шахам, иймэрхүү нөхцөл байдлууд. Тэгээд өөрөө мэддэг гэдэг энэ хандлага нөхцөл байдал байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүдийн амьдарч байгаа орчноос ахуулаад хүүхдүүдийн ирээдүйд ажиллаж хөдөлмөрлөх, ирээдүйд сэтгэл зүйн хувьд, зан чанарын хувьд өв тэгш иргэн болгож хүмүүжүүлэхэд гэр бүлийн орчин өөрөө хамгийн их чухлаа. Тэгээ өнөөдөр бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж байна. За хүүхдийн баяр гэж монголчууд ярьдаг. Тэгээд энэ өдөр та хүүхэддээ онцгой сайхан цаг гаргаарай гэж энэ ташрамд уриалмаар байна. Онцгой сайхан цаг гаргаарай, хүүхдтэйгээ ярилцаарай. Бүх нийтийн амралт гээд төрөөс цанаас нь ингээд ер нь бол амраачлаа штэ. Тэгэхээр болж өгвөл хүүхэдтэй цаг гаргаад ярилцаад тоглоод хүүхдтэйгээ хамт байна гэдэг өөрөө их чухал шүү. Тэгээ энэ өдөр ганцхан энэ өдөр та магадгүй хүүхдийнхээ асуудалд анхаарна, хүүхдэд баярлуулна гэхээс илүүгээр зөв гэр бүлд өсөж байгаа, зөв харилцаатай, эерэг уур амьсгалтай гэр бүлд өсөж байгаа хүүхдүүдэд бол өдөр болгон 6 сарын нэгэн байх боломжтой. Хүүхдийн зүрх сэтгэл, айдас түгшүүр, гуниг харуулсал, амар амгалан бус байдлыг биш. Харин ч аав ээжээсээ хайр, халуун дулаан, энерги, зөв нөхцөл байдлыг харж өснө гэдэг бол өөрөө чухал шүү. Тэгээд орчин цагийн эцэг эхчүүдийн хувьд түрүү хэлсэнчлэн боловсрол мэдлэгт нь хит их анхаардаг хэрнээ бусад зүйлийг нь орхигдуулдаг. Тэгэхээр боловсрол мэдлэгээс гадна чухал зүйл бол нөгөө нэг зөв хүн байх, сайн хүн байх, хүн чанартай иргэнийг бэлтгэн гэдэг бол өнөө цагийн эцэг эхчүүдийн хамгийн том үүрэг даалгавар ачаа болсон. Тэгээд эцэг эхчүүдийн хувьд бол одоо ингээд сургуулийн орчинд, цэцэрлэгийн орчинд гэл ингээд бодоход сургуулийн багш нарын, цэцэрлэгийн багш нарын одоо толгойн өвчин бол юу байдаг вэ гэхээр хүүхдүүдтэй нь харилцах харилцаа биш, эцэг эхчүүдтэй нь харилцах харилцаан дээр их өвддөг. Өнөө цагийн эцэг эхчүүд бол үнэхээр хил амтай, өөрийнхөө хүүхдэд хэр халдаадаггүй, өөрийнхөө хүүхдэд юм наадаггүй мөртлөө бусдын хүүхдийг яг ямар мэдрэмжтэй байгаа, яаж байгаа, хийж байгаа гэдэг тал дээр анхаардаггүй. За тэгээд багш нартай, бусд эцэг эхчүүдтэй таагүй харилцааг үүсгэдэг. Энэ нь хүүхдүүд нь эргээд нөлөөлдөг, тухайн ангийн уур амьсгалыг онцгой болгодог. Энэ мэтчлийн ингээд олон зүйлүүд байна. Тэгэхээр нөгөө хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг чинь та өөрийгөө харахад хүрж байгаа. Би өөрөө бусдад хэрхэн яаж харилцаж байна? Би бусдад зөв зохистой харилцаж чаддаггүй бол энэ тал дээр би анхаарах хэрэгтэй юм байна. Яг энэ орчныг би гэр бүлдээ үүсгэх хэрэгтэй юм байна. Энэ бол манай гэр бүлийн хамгийн чухал зүйл юм байна гэдэг зүйлийг ухамсарлаж энэ тал дээр илүү хяналттай, илүү хариуцлагатай байж иж таны хүүхэд ирээдүйд нийгэмдэр бусдад харилцахдаа ямар нэгэн асуудал тулгархад зөв арга замаар өөр өнцгөөс, өөр сэтгэл зүгээр хандах нөхцөл нь бүрддэг. Тэгэхээр хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэх гэвэл гэр бүлийн орчинд та нэг ялангуяа өөрөө зөв үлгэр дуурайллыг, зөв нөлөөллийг хүүхдийнхээ дэргэд үзүүлдэг байх нь чухал шүү гэдэг үгийг энэ ч бас хэлье. Хүүхдийн амьдрах орчин ээлтэй байхад бол эцэг эхийн одоо хүүхдтэй хандж байгаа хандлага, харилцаа бол нэн тэргүүний бас орчин болд юм ба гэдэг талаас нь бас тайлбарлаж штэ. За судалгаан дээр маань бас боловсролын системийн талаар бас ингээд дурдж байгаа юм л та. Нэг асуултыг бас бидний лавыг үзэж байгаа, нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүсээс асуумаар байна. Таны хувьд сайн сургууль гэж ямар сургууль вэ? Амраас асуумаар байна. Сайн сургууль гэж ямар сургууль вэ? Сайн сургууль гэж өнөөдрийн судалгаатай холбоотой шүү. Тий, сайн сургууль гэж ер нь бол хүүхдэд хамгийн ойрхон хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй, олон талт байдлаар дэмжих хөтөлбөртэй ийм сургуулийг л хэлэх байх та. Ер нь бол хүүхдэд ээлтэй байна гэвэл ер нь гэртээ ойрхон сургуулийг л яг зөв гэж одоо боловсролын яамыг толгойлж байгаа хүний хувьд
хилээд байдаг, яриад байдаг. Би ч гэсэн үнтэй санал нэг байдаг. Хүний хувьд хэлчихье гэж хэлж байгаа баг гэсэн сонслоо шүү дээ. Би ч гэсэн яг энэ тал дээр бол санал нэг байдаг. Яагаад вэ гэхээр гэрээсээ сургууль нь хол байна гэдэг өөрөө маш их цаг хугацааг зарцуулах хэрэгтэй болдог. Яг ийм амьдралын хэм маягтай олон хүмүүсийг мэднэ л дээ. Өглөө бүр сургуультай ирэх гэж 5:30-д босоод наашаа явж байгаа. Сургууль руу нь явж байгаа. За тэгэл арай гэж нөгөө 8-тайгаа уралдаж орж ирдэг. Нөгөө хотын замын хөдөлгөөний төвчрэл гэж олон нөхцөл байдлаас үүдэлтэйг. Тэгээд өглөө болгон тэгэж эрт босно гэдэг чинь хүүхдүүдийн хувьд чанга штэ. Тийм штэ. Гэдгээс ахуулаад зөндөө юм үүсдэг. Тэгэхээр хамгийн сайн сургууль бол нөгөө гэртээ нойрхон. Гэртээ нойрхон сургууль юм аа. Тухайн хүүхдийн онцлог тохирсон, тухайн хүүхдийг хөгжүүлж чадах үйс одоо манайхан сүүлийн үед яриад байгаа олон улсын хөтөлбөртэй байвал илүү их сайн гэж бодож байна тий. За ойлголоо. Биний зүгээр авмаар байгаа хариулт бол гэртээ нойрхон сургууль юм а гэдэг л тавч үгийг авах гэдэг байхгүй. За ягаад ингэж хэлж яана гэхээр зэрэг бид нар хүүхдүүдэд багаас нь айгу мундаг боловсралтай сайн хүн болох гэх нэгдүгээр ангиас нэхлээд маш олон цагаар хүүхдүүдийг хаал математик, англи хэл, гадаад хэл тий олон улсын хөтөлбөрөөр сайн бөмбөгч тэр сургуульд нь оруулна гэсэн ийм бодлосоо болоод хит хол сургуульд явуулах нь тэр хүүхдийн амьдралын өдөр тутмын хэмнэл хийгээд эрүүл мэндэд нь нөгөө нийгэмтэй харьцах, ертөнцийг таньж мэдэх гээд олон зүйлд нь эсрэгээрээ зөрчилддөг шүү гэдгийг энэ судалгаа бас хэлээд байгаа байхгүй. За олон улсын стандартаар бол хүүхдийн хөгжлийг танин мэдэх үе нийгэм шиг сэтгэл санаагаа удирдах, хэл яриа гэсэн энэ гурван байдлаар тэнцвэртэйгээр хардаг байна. Гэтэл за одоо энэ жишээлбэл нийгэм шиг сэтгэл санаагаа удирдах гэдгийг авъя л та. Нөгөө нийгэмтэйгээ харьцаж сэтгэл санаагаа удирдах гэсээр байтал төгжрөлт хамаг цагаа бардаг. Эсвэл нөгөө нэг хөтөлбөртөө хамаг цагаа бардаг ч гэдэм үү те. Хүүхдийн өдөр тутмын амьдралын сурч хөгжих яг ийм нийгэмтэй одоо идэвхтэй харилцах 8 цагт нь өөр олон зүйлийг ингээд төвчрөл гих мэтчлэн ингээд цагийг хулгайлгаад байгаа нь тэр хүүхдэд эсрэгээрээ сайн сургууль байж чадахгүй гэдгийг эхчүүд маань бодосоо гэдгийг бас яг энэ судалгаагаар хэлэх гээд байгаа байхгүй. За манай систем бол хүүхдийг зөвхөн онлоор бөмбөгдөөд харилцааны хувь зүгээр тоботой суу, даруй бай, хүний эснийг сайтар сонс гэдэг ийм нэг хідэн зарчимд одоо бас яг тулгуурлаад байна уу? Хүүхдийг одоо ийм баригдмал болгож өөрийгөө илэрхийлэх шийдвэр гаргахад нь яг тэр онцгой тэр эрхийг нь бас хаагдуулж боогдуулаад байна уу гэдгийг бас яг энэ 6 сарын 1-ний өдөртөө холбоотойгоор эцэг эхчүүд маань бас маш чухлаар бодож үзээсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр хүүхдэд ээлтэй хот гэдэг бол зүгээр нэг гоё одоо тийм гоё нэртэй урай биш. Энэ бол яг хүүхдэд цэвэр агаараар амьсгалж аюулгүй орчинд тоглож эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авч чаддаг, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх орчин. За тэгээд ер нь бол хүүхдэд сэтгэл санаа, бие махбод, үзэл бодол, оюун санаа бүх талаараа ийм аюулгүй ээлтэй байх. Энд чинь дотроо ийм агуулгууд яваад байгаа байхгүй. Аюулгүй байна гэдэг нэг өөр, ээлтэй байна гэдэг нэг өөр тий. Тэгээ олон улсын ингээд жишээ, олон улсын одоо ийм туршлагуудыг ингээд анзаараад тахад сургуулийн өмнөх боловсрол гэхэд чи одоо нэг ангид авчил за томоотой суу, хин суусанд төрүүлж хоолоо идэнэ гэдэг өрөөндөр явагддгүй л байдаг байхгүй. Тэр хүүхдүүд хөдлүүлж чинь, тэр хүүхдийг өөрсдийнх нь хэмжээнд танин мэдүүлж чинь, юм оролдуулж чинь, бүтээмж гаргаж чинь, таньж мэдж чинь. Тэрүүгээр нь тэр хүүхдийг хамрагдсан гэж, хөөгдсөн гэж үзээд идэг. Гэтэл манайхны ард бол хөгжлийн ард айгүй олон юм бас учир дутагдaltaй яриа байгаад байна уу да. За саянаас хойш одоо судалгаа 71 нэвтрүүлэг дээр ярьсан одоо судалгааны үзүүлэлт бол одоо нэг агаарын бохирдлоос болоод яг Монголд ингээ хамрагдаж байгаа хүүхдүүд маань 25%, за уушгины багт амч 40-оос бага. За эмчийн ячаалал бол нэг эмчид 1500 орчим хүүхэд оногдож байна гэсэн одоо энэ тон графикуудыг ярьж задлан шинжилгээ хийж байна. Тэгэхээр энэ тон графикууд ч гэсэн өнөөдөр бас бид нар яг хүүхдийн эрхийг хамгаалахын өдөрт яг хүүхд маань ийм л орчин төрсөн, ийм л орчинд амьдрах ёстой гэдгээс илүүтэйгээр сайн тэр бас яг ийм гарц гаргалгаатай, бодиттой бодол шийдвэрүүд бас болж хөгжөөсэй гэж бодож байна. За хүний эрхийн үндсэн одоо эрхийн үндсэн бичиг баримтууд хүүхдийн эрхийн конвенц заснаар улс орнууд нь нийгмийн болон боловсролын тогтолцоо хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах бүх үе шатанд хүүхдийн оролцоог хангах одоо тэр механизмыг бий болгох шаардлагатайг бол заасан байдаг. За хүүхдэд ээлтэй хотыг бий болгоход бодлого, шийдвэр, үйл ажиллагаа хүүхдийн өөрсдийнх нь оролцоо байна уу гэдгийг бас анхаарах нь чухал юм шиг. Хүүхдийн төлөө одоо ажилдаг бие даасан байгууллага бас байдаг уу? За Монголд бол ийм байгууллагууд бол байгаа тий. За нийгмийг хөгжүүлэх, бодлого боловсруулахад хүүхдийг оролцуулж байна уу? За тодорхой хэмжээний оролцоо бас гарч байгаа. Тэгээ цаашлаад бас яг энэ нь амьдрал дээр хэрэгжих, амьдрал дээр яг юм бодит үр дүн болж харагдах гэдэг дээр бас яг илүү ажиллах нь зүгээр юм болоо да гэсэн судлаачийн хувьд бас хардаг штэ. За тухайлбал одоо юу гэдгийг түрүүн хүүхдийн одоо
ээлтэй орчинд хүүхдийн сэтгэл санаанд эцэг эхийн харилцаа айгүй чухал. Эцэг эхийн хүүхдтэйгээ харилцах нь чухал. Эцэг эхийн өнөөдөр ядаж хүүхдөөстэйгээ ингээ бүтэн өдрийг гаргаарай гэд mandаа судлаач амарсанаа маань ярьж байна. Тэгэхээр энэ хүрээнд ч ихсэн тэр хүүхэд тэр гэр бүлд байснаасаа болоод эсвэл эцэг эхийн хоорондоо харилцаж харилцаанаас төгшөөрийг мэдэрч гин үү, тавгүй байдлыг мэдэрч гин үү, таатай байдлыг мэдэрч гин үү гэдгийг ч гэсэн бид нар ингэж бодож тэрэн дээр бас яг арга хэмжээ авах нь чухал юм л та. Тэгээд энэ дээр мэдээж одоо нөлөөлдөг олон талын хүчин зүйлсүүд байдаг. Жишээлбэл стресстэй аав ээж яаж хүүхдтэйгээ айтайхан харилцах вэ гэдэг юм уу те. Амьдралд нь ингээ гутрахаар, түгшгээр, өөртөө хямрахаар юм байхад чи юу энэ хүүхд рүү хараад инех гэдэг ч юм уу. Ингээд асуудлуудыг одоо шалтак болгож ингэж ярьдаг талууд ч гэсэн байдаг. Тэгэхээр өнөөдрийн одоо яг сэдвэр хүүхдэд ээлтэй хот байх, орчин байх гэдэг дээр бид бүх зүйлийг тал талаас нь л анхаарч иж нэгтнэн бай хандж иж энэ бүх зүйлүүд одоо би болдгийм шүү гэдэг зүйлийг бас дахин хэлмээр байна. За судалгаа 71 нэвтрүүлэг өнөөдөр хүүхдэд ээлтэй орчин гэсэн сэдвийн хүрээнд бол ярилцж байна. Тэгэхээр сонсогчтой, үзэгчтэй бас өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор та юу гэж боддог вэ? Юу гэж дүгнэж явдаг вэ? Битээр ярьж байгаа хэлж байгаа зүйлүүдтэй ямар байр суурьтай байна? Танд нийцж чинь уу, яаж ийн өөрийнхөө сэтгэл бүх зүйлийг бас хуваалцж болно шүү. Тэгээд хаанаал ирээдүйгээ сайхан бүтээе гэж бодож ивэл хүүхдийнхаа яг өнөөдрийн байдалд анхаарна гэдэг чухлаа. Цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл гэмтэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс удаа дараатай олон аяныг бол зохион байгуулдаг. За нэг ялангуяа нэг аян явж ирснийг та бүхэн санаж байгаа бох. Ямар аян бэ гэхээр 365 өдөр хайрлын анхаарай гэдэг ийм аяныг бол явуулж ирсэн. Тэгэхээр та яг жилийн 365 хоногт өдөр болгон 15 минутыг чанартайгаар хүүхдтэй гаргаад хүүхдтэйгээ сайхан ярилцсан тогтмол энэ байдлыг бий болгох. Эн чинь өөрөө хүүхдийн чинь хүмүүжүүлэлт, хүүхдийн чинь ирээдүйн төлөвшөлт асар их эерэг нөлөөтэй. Бид нэр өөрсдөө цаг гаргахгүй завгүй гэж явснараа бид нэр хүүхдийнхаа тэр хүмүүжил төлөвшөлт анхаарч чадахгүй байна, цаг гаргаж чадахгүй байна. Хүүхдээ юу бодоод байна, юу сэтгэгээд байна, юу санаад байна гэдэгт нь хүрч чадахгүй байна, нийцч чадахгүй байна. Улмаар нөгөө захиран тушаас хэлбэр буюу аавын ээжийн өндөр туугаар, өндөр байр сууриас хүүхдтэйг харилцахад хүрээд байна. Тэгэхээр хүүхдэл юм чинь бие хүн. Нэгдсэн үндэсний байгууллагын тодорхойлолтоор бол одоо 18 нас хүртэлх хүнийг хүүхэд гинэ гэж тодорхойлж байгаа. Тэгэхээр хүн бие хүн гэдэг утгаар нь хараад, хүүхэд бол хүн гэдэг утгаар нь хараад тэр хүүхэдтэй ойлголцохын тулд мэдээж тэр хүүхдийн хувьд танаас мэдлэгийн хувьд, чадварын хувьд, аливаа хийх, дадал хэвшил, арга барилын хувьд гэл бүх зүйлийг шинээр сурж байгаа. Тэгэхээр алдах эрхийг нь өг, цаашдаа алдахгүй байх боломжийг нь нээж өг. Аль болох хүүхдтэй цаг гаргаж амьдралын талбар бүр дээр байдаг бүх зүйл дээр эерэг зөв нөлөөллийг, үлгэр дуурайллыг, заах арга барилыг, бүх зүйлийг зааж өгнө гэдэг бол өөрөө чухлаа. Энэ бол яг харахгүй томчуудын ажил, үүрэг даалгавар. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг илүү бодитойгоор бодож хүүхдтэй өдөр болгон тогтмол цаг гаргаж байгаарай. Түрүү хэлсэн хүүхдийнхээ хувьд өдөр болгон эрхэнд нь халтсан биш, эрхийг нь хангасан амар тайван орчин байлгах нь бол аав ээжүүдийн, эцэг эхчүүдийн хамгийн гол үүрэг роль шүү. Тэгээд гэр бүлийн орчноос л хүүхэд хэн болох вэ? Цаашид яг өөрийгөө хэрхэн яаж илэрхийлдэг болох вэ гэдэг олон тал зүйлүүдийг суралцж идэг, хөгжиж идэг, төлөвшөж идэг. Тэгэхээр энэ дээр нь та өөрөө үүрэг роль ухамсарлаж аль болох өдөр болгон тогтмол цагийг гаргадаг байгаарай гэдгийг хэлэх байна тий. Тэгэлгүй яах вэ тий. За энийг ч гэсэн одоо бас манай үзэгчид хийгээ сонсогчид бас дэмжиж байгаа гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн бас яг нэвтрүүлгийн агуулгатай хэрэг та санал нэгдэжээвэл энэ нэвтрүүлгийг маань бас шеэрлэж энэ эрхийг хамгаалах өдөр бас яг олон одоо тэр эрх барьж байгаа, шийдвэр гаргаж байгаа төвчний хүмүүст хүргэх эцэг эхчүүдэд бас хамруулах зорилгоор нэвтрүүлгийг маань сайхан шеэрлэж өгөөрэй. Тэгэхээр хичнээн мянга сайхан хот байгаад, мянга сайхан орчин байгаад хүүхэд сэтгэл санаа таагүй, дарамттай, төвшөөртэй байна гэдг нь өөрөө тэр үндсэн бид нар суурь хэрэгцээг нь бас ингэж алдагдуулж штэ тий. Тэгэхээр Пехори гэдэг хүний 2021 онд
Үл хайхран гэдэг нь асран халамжлах үүрэг хүлээсэн хэн нэгэн итгээд хүүхдийн суурь хэрэгцээг нь гачигдуулсны улмаас хүүхдэд гим хор учруулсан эсвэл учруулахаар завдсан мөн тийм нөхцөл байдалд байгааг мэдэрсээр бавч хамгаалт болон урьдчилан сэргийл харах хэмжээ аваагүй үйлдэл эс үйлдэлийг хэлнэ гэж тодорхойлсон байна. Тэгэхээр эндээс ингээ харах юм бол санаатаагаар хийгээд үйлдэлсэн хэрэг явдал гэхээс илүүтэйгээр тэр урьдчилж мэдсээр ээжж мэдээгүй юм шиг мэдсээр ээжж тэрэнд арга хэмжээ аваагүй гэдэг утга агуулгыг бас оруулж байгаа байхгүй. За 2005 онд Английн хүүхдийг эвэг сан зохистой хөгжил гендер төвийн судлаачид за хүүхдийн бие махбод сэтгэл санааг одоо санааны эсрэг шийтгэх тодруулах одоо ийм судалгаа хийсэн байна. За энэ судалгаанд сургууль цэцэрлэг 20 ангийн асрамж одоо халамжийн төв гэсэн 4 салбарт хүүхдүүдэд бие махбод болон сэтгэл санааны шийдгэлд хэр зэрэг өртөж байна. За шийдвэрлэхгүйгээр хүмүүжүүлэх бусад аргын талаар хүүхэд насанд хүрэгчдийн ойлголт үзэл бодлыг судалсан байна л да. За энэ судалгааг болохоор зураг, биеийн зураг, хандлагыг тандах, ярилцлагын аргууд ашиглаад 595 хүүхдийг хамруулсан. Эдгээр хүүхдүүдээс зөвхөн 12 нь л ямар нэгэн шийтгэлээр шийтгүүлж байгаагүй гэсэн хариултуудыг өгсөн байна. 595-аас 12 гэдэг чинь маш баггүй шүү дээ, тий. За хүүхдийн бие махбод сэтгэл санааны эсрэг шийдэх хэр зэрэг өндөр түвшинд байгааг харуулсан. За судалгаанд хамрагдсан 10-аас 11, за 14-өөс 15 насны хүүхдүүдийн 53.2% нь сургуульд шийтгэл байнга тохиолддог гэж хариулсан. За хүүхдийн хүчирхийллээс хамгаалах чухал үүрэг гүйцэтгэх ёстой сургууль нь эсрэгээр хүчирхийллийн орчин болж байгаад судлаачдын анхаарлыг татсан. За түүнчлэн хөдөө орон нутагт одоо судалгаанд амрагдсан сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн 45.3% зодуулдаг, 57% нь хил амаар доромжлуулдаг гэсэн дүүн гарсан байна. За тэгэхээр энэ ингээд дүнгуудээс харах юм бол нөгөө хүүхдийгээ хүмүүжүүлэх аюулгүй ээлтэй орчин маань ингээд зодоод шийдгээд ах юм уу? За шийтгэж ин тэр хүүхдийг сайжруулж нэрээр ингээд гутаанд доромжлоод ичүүрийг мэдрүүлээд тэр хүүхдэд одоо сургууль цэцэрлэгт явах хүслийг нь харамж батраах төрүүлэх биш ингээд дорд оруулаад ах юм уу тий баримт бичгийн судалгааны үр дүнд Монгол дахь хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн одоо тулгамдж байгаа асуудлууд үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдийг тодруулсан. За хууль эрх зүйн орчны хувьд Монгол улс нь хүний эрхийн үзэл баримтлал олон улсын хэмжээнд стандартыг үндэсний хууль эрх зүйн баримт бичгүүдтэй тусгасан хэдий хүүхдийн эрх хэрэгжүүлэлт хамгаалах байдал нь төдийлөн хангалтгүй байна гэж энэ судалгааны үр дүнд бол дүгнсэн байна. Хүүхдийн эрхийг хамгаалах ажил хангалтгүй байгаагийн хамгийн гол шалтгаан нь хууль дүрм журийг мөрддгөө хариуцлагыг тооцох арга зам тодорхойгүй байгаатай холбоотой гэж судлаачид дүгнсэн байна. Харамсалтай л энэ тий. Хөрхидөө. Оролцоо талдаа илүү их одоо Монгол эцэг эхчүүд хүүхдүүдээ хандна гэдэг бол өөрөө чухал байна. Тэгээд энэ судалгаан дээр байгаачлан хүүхдтэйгээ цаг өнгөрүүлэхдээ голчлон юу хийдэг вэ гэдэг дээр хамтдаа тоглох, хичээлийг нь давтуулах, гэрийн ажил хийх зэрэг үйл ажиллагаануудад хамгийн өндөр хувийг эзэлсэн байгаа юм л да. Нэг талдаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд дараах үйл ажиллагаанууд нь харьцангуй ялгаатай байдаг нь доорх одоо хүснэгтээс харагдаж байна гэдэг ингээд хүснэгтийн ингээд тоймыг ингээд тавьдсан байгаа. За хамтдаа зугаалах салхинд гарах тал дээр эмэгтэйчүүд 24.6%-тай, эрэгтэйчүүд 31.3%-тай. За хамт гэрээ ажил хийх талбар дээр болохоор эмэгтэйчүүд 37.4%-тай, эрэгтэйчүүд 28.9%-тай. За спортоор хичээллэхдээ эмэгтэйчүүд 7.5, эрэгтэйчүүд 13.6. Хамт одоо хамаатан найз нөхөдийнхөө одоо гэрт зочлох тал дээр эмэгтэйчүүд 8.9, эрэгтэйчүүд 10.2. За хувийн асуудлыг нь сонсох, ярилцах, ойлгох тал дээр эмэгтэйчүүд 31.7, эрэгтэйчүүд 19.1. За хамт тоглох дээр эмэгтэйчүүд 39.1, эрэгтэйчүүд 50.4%-тай. За хүүхдийн кино, дуртай контентийг нь одоо хамт явж үзэх, энэ тал дээр цаг гаргах тал дээр эмэгтэйчүүд 30.4%-тай. За эрэгтэйчүүд 27.1%-тай. За хамт ном унших, үлгэр ярьж өгөх энэ нөхцөл байдлууд дээр эмэгтэйчүүд 21.8%-тай, эрэгтэйчүүд 15.4%-тай. За хичээлийг нь давтуулах тал дээр эмэгтэйчүүдийн оролцоо 48.3%-тай, эрэгтэйчүүдийн 34.5%-тай гэсэн ийм оролцоотой харагдаж байгаа байхгүй. За энэ бол нөгөө
эрэгтэй эмэгтэй хүмүүс яаж хэрхэн оролцдог вэ гэдэг дүн. Нэг талдаа зарим тал дээр эмэгтэйчүүдийн хувь өндөр, зарим тал дээр эмэгтэйчүүдийн хувь өндөр ингээл байгаа. За нөгөө талдаа нөгөө эрэгтэйчүүдийн хувь бага байгаа шалтгаан нөхцөл байдлуудыг ингээд бодоход эрчүүдийн хувьд санхүүгийн үүрэг хариуцлага дээр илүү их төвлөрдөг учраас нөгөө ажил гэдэг нөхцөл байдлыг илүү их голчилдог. Энэ нь эргээд нөгөө хүүхдэд цаг гаргаж чадахгүй байх нөхцөл байдлуудыг үүсгэдэг. Хүний амьдрал ч өөрөө ингээл мөчлөгтэй шүү дээ. Тэгээ энэ мөчлгүүд дээр хин хин аавынхаа үүргийг хин хинийхээ арыг даасан ээжийнхээ үүргийг ингээ гүйцэтгэнэ гэдэг өөрөө чухал. Тэгээд яг энэ оролцооноос ингээ харж байхад тэр хамгийн бага хувь энэ анхаарал татж байгаа бага хувь нөгөө спортоор хичээллэхтэр эрэгтэйчүүд эмэгтэйчүүд ингээ хангалтгүй муу агаад байна. 7.5% та 13.6%. Ирээдүйд таны хүүхэд бие бэлтрийн хувьд эрүүл чирэг ийм иргэн болгохын тулд энэ бол нөгөө өнөөгийн эцэг эхчүүдийн орхигдуулж байгаа судалгааны тоо баримт дээр гарч ирсэн хамгийн одоо анхаарал татж байгаа зүйлүүд нь гэж харагдчихээн л да. Тэгээ нөгөө талдаа спорт бол хүнийг өөрөө төлөвшүүлдэг олон талын спортууд байгаа. Оюуны спортууд байгаа, захим спортууд байгаа. За багийн спортууд байгаа, ганцаарчлсан спортууд байгаа. Тэгээд спортын олон талд скил ур чадварыг хүүхдэд суулгаж, спортод дуртай, илэгтэй, хайртай байна гэдэг, сонирхолтой хоббитой байна гэдэг бол хүүхэд ирээдүйд магадгүй одоо өсвөр насруу яваад орлоо гэж бодоход буруу юмд цаг хугацаагаа зарцуулахгүй байх. Өөрийнхөө амьдралын олон талт нөхцөл байдлуудыг менеж хийж чаддаг, удирдах чаддаг, цагийн системийг өөртөө үүсгэж чаддаг. За ямар ч спортоор хичээлсэн, ямар ч спортын ард тухайн хүүхдийн хүмүүжил төлөвшөлт хэрэгтэй. Тухайн хүүхдийг сахилга бат дэвчээр хатуужил суулгадаг олон талт зүйлүүд байдаг. Тэгэхээр болж игэл спортоор хичээллүүлэх гэдэг энэ хувь бол ирээдүйд ингээ өсөөсэй гэж хүсэж байна. За миний хувьд ингээл өөрийнхөө амьдрал дээр ярихад би охиноо бол ингээ бүжгийн спортоор хичээллүүлдэг. Бүжгийн спорт бол яг эмэгтэй хүнд хэрэгтэй. Эмэгтэй хүнд бас нэг байх ёстой чухал зүйлүүд нь гэж үзээд энэ бүжгийн спортоор бол охиноо хичээллүүлдэг. Тэгэхээр энэ мэтчлийн ингээд өөрийнхөө үр хүүхдэд яг цаг гаргаад тэр дугууланд амжаа секцэнд нь зөөдөг, юу сурсан, яаж нээж гээ санаа бодлоо хуваалцдаг. Энчнээс чинь л нөгөө нэг аав хүүгийн ээж охины харилцаа илүү их гоё байх. Тэр сонирхдаг зүйл дээр нь илүү их хөгжүүлэх гэх мэтчлийн ингээд цаг гаргах нөхцөл байдлууд өнцгүүд боломжууд нээгддэг. Тэгэхээр энэ мэтчлэн зүйлүүд дээр ингээд анхаарах хэрэгтэй байна. Оролцооны хувьд хамгийн өндөр хувийг авсан нь нөгөө нэг хамт тоглох гэдэг дээр эрэгтэйчүүд 50.4% гарч ирсэн. За эмэгтэйчүүдийн хамгийн өндөр хувь нь нөгөө хичээл давтуулах гэдэг дээр 48.3%-аар гарч ирсэн. Тэгээ яг харахгүй нөгөө эрчүүдийн хувьд ажил ихтэй байдаг учраас энэ талбар дээр оролцож чаддаггүй байх. Нэг ялангуяа аавуудын хувьд цаг гаргаж чаддаггүй шалтгаанууд нь нөхцөл байдлууд нь тодорхой учраас яг энэ тал дээр эмэгтэйчүүд ойлгоод аль болох хин хийнийгаа нөхөд хийнийхээ ард тал байгаад ингээд цаашдаа хүүхдийнхээ хүмүүжил төлөвшөлд оролцоотой байна гэдэг өөрөө чухал байна. За түрүүний ярьсан зүйлүүд дээр цомогийн хувьд хэлэх зүйлүүд юу вэ? Мэдээж одоо тэгэлгүй яг хөө түрүүн одоо нэг хүүхд маань өөрөө хүүхдийн сурж байгаа сургууль болон цэцэрлэг одоо хүүхдийг хөгжүүлэх орчин байх ёстой боловч одоо тий эсэргээрээ ингэж зодож нүдэж шийдэхтэй орчин байна гэдэг талаараас нэг судалгааны дүн бас байсан шүү дээ тий. Тэрэн дээр яг нэг комментүүд хэлье гэж бодож байна. Яг энэ судалгааг ингээд харах юм бол шийтгүүлж байгаа нөгөө хүүхдүүдийн маань шалтгааныг ямар учраас чи ингэ шийтгүүлд юм бэ гэдгийг тодруулсан байгаа байхгүй. За орон нутаг болон хөдөө ялгаагүйсэн ш 53%-аар сургууль дээр зодож шийтгүүлдэг гэдэг. За хамгийн өндөр хувиар за хамгийн багаас нэвчээ. Бусад буюу одоо тий янз бүрийн шалтгаанаас олж хүүхдүүд багш болон сургууль хүмүүжүүлэгч сургуулийн орчинд зодож шийтгүүлдэг нь 8.6 гэсэн бол шалтгаангүй 10% гэж байгаа. Оройтсон буюу хоцорсноос болоод 10.9%, үүмүүлснээс болоод шийтгүүлдэг нь 14.3%, тогсноос болоод 15.7%, үгэнд ороогүйгээс болоод 23.1%, даалгавар хийгээгээс болоод 30.6%-аар ингэж шийтгүүлдэг гэсэн. Тэгээ энийг ингэж тодруулж яах гэдэг юм бэ гэхээр өнөөдөр бол судалгаа даалгаврын нэвтрүүлэг маань хүүхдэд ээлтэй хот буюу аюулгүй орчин за тэр дундаа
боловсрал одоо сургууль хэсэг рүү ингээд яваад орсон шүү дээ. Эрүүл мэнд дээр явж ирсэн аа. Тэгэхээр энэ одоо үүднээсээ ингээд харахад юу вэ гэхээр сургуулийн орчинд хүүхдүүд маань яг тэр хүчирхийллийг амсах, тэр хүчирхийллийг мэдрэн гэдэг өөрөө ямар ч тэр аюулгүй одоо тэр байдлыг бол мэдрэхгүй, тэр ээлтэй байдлыг мэдрэхгүй гэдгийг болвол одоо тий илтгэж. За Амрагийн маань ярьж байгаа тал бол яг нөгөө гэр бүлийн хувьд тий эцэг их нь цаг гаргах тал дээр бас ингээд яриад яваад тах шиг тий. Тэгэхээр өнөөдрийн яг судалгаа талны нэвтрүүлэг дээр үнэхээр манай хот бол хүүхдэд одоо ээлтэй, хүүхдийг аюулгүй байлгадаг энэ хот байж чаддгүй гэдэг тал дээр хоёр судлаачийн энэ судалгаанууд яригдж байгаа шүү гэдгийг манай сонсогчдыгэд үзэгчид бас ойлгож авах хаа гэж бас бодож байна. Тэгэлгүй хоо судалгаа талны нэвтрүүлэг өндөрлөхөд 5 хүрэхгүй минут үлчиж энэ хормонд та бас өөрийнхөө яг өнөөдрийн нэвтрүүлэгтэй холбоотой бодож байгаа хэлхийг хүсэж байгаа, ярихыг хүсэж байгаа зүйлүүдээ бол хаалцж болно шүү. Гэр бүлийн радио 104.5-ын Facebook пэйж дээр лайв стрим хурж байгаа. Тэгээд коммент хэсэгт нь та өөрийнхөө санал сэтгэлийг бас харамгүй хавцаарай. Монгол улс гэр бүлийн талбар дээрч, нийгмийн орчны талбар дээр, сургууль цэцэрлэгийн орчны талбар дээрч бүхий л талбар дээр хүүхдэд ээлтэй нөхцөл байдлыг үүсгэх нь өөрөө чухал байна. Ирээдүйг удирдах, ирээдүйг авч явах, ирээдүйд Монгол орныг цааш нь залгах, нийгмийн бүхий салбаруудыг удирдах ийм чухал хүмүүсийг өнөөдөр эцэг эхчүүд бид нэр бэлтгэж байгаа. Тэгэхээр анханасаа зөв орчин нөхцөл байдлыг үүсгэхийн тулд дан ганц одоо төрд найддаг биш. Өөрсдөө эргээд үр хүүхдэд зөв нөлөөллийг үзүүлдэг, имэйлтэй орчныг бүрдүүлдэг байх нь өөрөө чухал. Аливаа нэг байшин сав, барилга, бүтээн байгуулалт хийхдээ энэ ч хүүхэд амьдрна гэдэг үүднээс нөгөө нэг аюулгүй байдал, аюулгүй тал дээр нь илүү их ажиллах. За ямар нэгэн одоо үйлдвэр үйлчилгээ, ямар нэгэн одоо бүтээн байгуулалт зүйлүүдийг хийхдээ яг энэ хүүхэд байх учраас яах вэ гэдэг нөхцөл байдлыг бас анхаарна гэдэг чинь өөрөө их чухал байгаа юм л да. За тэгээд нөхцөл байдлын хувьд бол ингээд бид нэр олон талаас нь ярьж байгаа боловч энэ бол зүгээр ингээд нэг тийм төр засагт найдаа тоошоо суугаад төрийн л хийх ажил бол биш байхгүй юу? Энэ бол иргэн таны хийх ёстой ажил. Адаглаад л гэрийн орчиндөө хүүхдээ аюулгүй байлгахын тулд нөгөө халуун тогоо, эндүү, плетик, юу гэдгийг ус буцалгагч, тэр гал зуух энэ бүх нөхцөл байдлуудаас хүүхдээ урьдчилан сэргийлэхэд бол гэрчин л таны хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах, өсөж тойрнох тэр орчин байх ёстой шүү. Тэгэхээр нөгөө нэг булан дохой зөөлөвч хийхээс өсвөлээл хүүхд нөгөө толгоогоор мөрөгдөг те. Гэх мэтлэн ингээд олон зүйлүүд дээр хувь хүн болгон, аав ээжүүд болгон энэ бол миний л амьдрал, миний л хүүхдийн өсөж төрнөх ёстой орчин учраас гэдэг нэг аюулгүй байдал орчин тал дээр нь илүү их анхаарна гэдэг бол чухлаа гэдгийг миний хувьд төгсгөлд нийлье. За цомогийн хувьд дүгнэлтээ хийгээд тэгээд хоёулаа өнөөдрийнхөө дугаарыг жаргая. Бид нар хүүхдийг төрүүлсэн болвол хангалттай биш ээ. Хэрвээ би хүүхдэд төрүүлэхдээ цаашид энэ хүүхдийг би яаж өсгөх вэ? Ямар орчинд амьдруулах вэ гэдгийг бодолцож үзээгүй болвол бид нар тэгвэл төрөлтийн асуудал дээр ярих хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүүхэд төрүүлнэ гэдэг бол зүгээр л нэг байгалийн жам ясны урсгал ус шиг зүйл биш. Харин энийг дагаад хариуцлага нэмэгдтiin шүү. Гүн гүнзгий яг энэ бодож төлөвлөх ёстой зүйл шүү гэдгийг гэр бүлүүд маань бас анхаараасаа гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл хүүхэд энэ дэлхий дээр одоо төрн гэдэг маань тэр хүүхэд маань амьдрах эрх, хамгаалуулах эрх, өсөж хөгжих эрх маш олон эрх ингээд дагалдах болно. Энэ болгоныг эцэг эхчүүд маш одоо хариуцлагатайгаар хангаж өгөх нь үүрэгтэй юм шүү. За тэгээд хүүхдийнхаа ирээдүйн одоо тэр амьдралыг бид нар ингээд төсөөлдөг шгэ. Өнөөдрийн хүүхдийн маань амьдарч байгаа орчин ямар байна гэдгийг адаглаа гэр бүлийнхаа орчинд бас нэрэ хэлж байгаачлан анхаарат үзээсэй. Гэрээс гараад явхад ямар байна вэ гэдгийг бас бодоод үзээсэй. Тэгэд энэ болгон дээр бид нар их хариуцлагатай хандах нь өөрөө эргээд эцэг их байхын үүрэг хариуцлага юм шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд өнөөдөр бас хүүхдээ сонсоод үзээрэй. Ялангуяа юу идэх үү, юу хиймээр вэ, яамаар вэ гэхээсээ илүүтэйгээр ээжтэй аавдаа хэлхийг хүсдэг үг байдаг өө. Загнууснасаа болоод аав ээжийнхээ ууртаа царайг харснасаа болоод хилээ залгидаг, үгээ залгидаг тэр зүйлсүүд нь юу байдаг вэ гэдэг зүрх сэтгэлийг нь сонсхийг хичээгээд үзээрэй. Өнөөдөр бол хүүхдтэй амттан авч өгөх нь мэдээж хэрэг ч гэсэн үүнээс илүү хариуцлагатай зүйл нь хүүхдийнхээ зүрх сэтгэлийг чагнах өдөр юм шүү. За тэгээд дараагийн дугаарт нь тэдний хэлж байгаа илэрхийлэмжтэр та заавал тэр эерэг бас яг тэр арга хэмжээг аваасаа гэж эцэг эхчүүдийг авирлж байна. За энэ түргээд судалгаа 71 нэвтрүүлгээ өндөрлүүлье.
За маргааш 11 цаг 5 минутаас судалгаа даалганы нэвтрүүлэг хүрэх болно. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Монголынхаа бүхий л бяцхан хүүхдүүдэд баярын мэнд хүргэе. Аз жаргал эрүүл энхийг хүсье. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа даалганы нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит тестээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна.